сонсогчдоо манай яаж эхлэх вэ гэсэн подкастын маань дараагийн дугаар инхүү гэж эхэлж байна. Энэ дугаараар яаж гадаад хэл сурч эхлэх вэ гэсэн сэдв дээр комедиан Хэдэр оролцож байна. За сайн өдрөө. Баярлалаа. За ингээд манай урилга явж бас оролцсонд маш баярлалаа. За ингээд шууд асуултандаа юу н орё гэж бодлоо те. За эдрэгийн бодлоор ер нь одоо гадаад хэл сурах гэж одоо юу гэсэн үг юм бэ? Хүмүүс яагаад ингээд сурах ёстой юм бэ те? Энэ л дээр юу гэж бодож байна? За нэгдүгürt нөө хэл сурах гэдэг ингээр айгуу тийм хэл гэдгийг дандаа хичээл гэж ойлгоод идэг. Яг үүндээ хэл гэдэг чинь хэрэглээ. Одоо юу ч үгүй машин унж сурах гэд дээр үд жолооч гэдэг чинь мэрэгжил байлаа шүү дээ. Жолооч хүн чинь яг мэдээж одоо бол нөгөө тээврийн том автомашиныг унвал мэдээж тусдаа мэрэгжилтэй. Гэхдээ зүгээр гараад пүрүүс унах бол мэрэгжил биш шүү дээ. Гэхдээ дөнгөж одоо Монголын хувьд хэд 50-60 жилийн өмнө ямар ч машин барьсан гэсэн баг тэр нь тусдаа мэрэгжил гэж явдаг байсан. Тэгээд одоо бол бид нэр жолооч болчлоо. Би жолооны өмнөлтөө гэвэл нэг тийм гайхаадах юм байхгүй. Тэгээд угаас машин барьж чадахгүй хаа явах юм бэ гэж ханддаг болоод нь шүү дээ, тэ. Яг энтэй л адилхан зүйл гэж бодож байгаа. Амар юм тусгай эрдэм бол биш. Угаасаа л хэрэглэх ёстой зүйл. За яагаад хэрэг болж байна вэ гэвэл жишээ нь юм байгаа юм л да. Дэлхий дээр гарч байгаа бүх шин мэдээллийн цоо шин мэдээллийн одоо өглөө ингээд мэдээ гараад тэрийг уншиж шүү дээ, тэ. Энэ мэдээллийн ялангуяа одоо ийм эрдэм одоо шинжлэх ухаантай холбоотой, технологитой холбоотой буюу ийм маш хурдан хувьсж байгаа энэ мэдээллүүдийн 80% нь англи хэл дээр төрүүлж гарч байгаа. Бусад хэл дээр дараа нь гардаг. За мөн одоо олон орны эрдэмтэд бүгдээрээ янз бүрийн судалгаа хийж байгаа ч гэсэн эрдэм шинжилгээний судалгаануудын 80% нь бас англи хэлээр гардаг. Одоо Хятадын нэг их сургууль, Туркийн нэг их сургууль байсан ч гэсэн тэдний эрдэмтдийн хэвлэн нийтэлж байгаа одоо олд амжилт одоо лабораторийн тайлан юу гэдэг нь тэр нь дандаа англиар гардаг гэсэн үг. За тийм болохоор англи хэл өөр шинжлэх ухааны хэл. Дээрэс нь юу байгаа даа? Компьютерийн хэл гэж яваад байгаа. За одоо жишээ нь та бүхэн voice recognition гэдэг байгаа тийм одоо дуу хоолойг таних одоо технологи гэдэг байгаа. Жишээ нь та бүхэн одоо Siri hey Siri гэж байгаа л Siri тэгээ чи миний тийм ингээд манай эхнэрлүү залгаад энэ тэгээ өндөг яаж чартыг ингээ хайгадах гэд ингээд Siri бол олоод гаргаж ирээд өөрт чинь ингээ англиар хэлдэг те. Эсвэл ер нь бол одоо Америкт байгаа хүмүүсийг хараад хахад ингээд гар утсаараа хуруугаараа ингэж мессеж бичдэг хүн ер нь байха болцсон шүү дээ. Мессеж рүүгээ орлоо, микрофоны зурган дээр дарлаа. Шууд те одоо юу хийж энэ минь за хаагуур өв чинь орой 5 дахь болж чинь орой гарах юм уу яах ингээд voice-оор хэлдэг. Тэр voice нь өөрөө текст болж хувирж байгаа. Voice to text гэж яриад байгаа те. За энэ дээр бол англи хэл маш мундаг байгаа. Бараг 90 би худлаа яриаггүй бол бараг 95% наривчлалтай зөв алдаагүй таньж байгаа. Манай монгол хэлэн дээр бол тийм юм арай хэцүү байгаа. За энэ зүйл наазахын нэг л жишээ шүү. Энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр англи хэл өөрөө хамгийн сайн дижитал компьютер технологитой холбогдож чадсан хэл. Ийм учраас англи хэлгүй хүн бол заавал энэ дижитал ертөнцид заавал хоцрогдолтой байдаг. Жамтай ер нь бол. За тэгэхээр энэс бити хоцророо л гэж хэлээд байна л да. За тэгээд одоо ингээд эхлэе гэдэг ингээд бас яг эхлэхгээл ингээд нэг үгээ жийжлээл те одоо ингээд pronunciation одоо яаж энэ үгийг хэлдэг вэ гэдэг ингээд яг хүнтэй ингээд харилцаад ойлгож ярьтлаа бас ингээд миний хувьд бас айгүй удажлээсэн л та. Одоо тэгэхээр яг юун дээр одоо эхэлж байгаа хүмүүс анхаарах ёстой юм те. Чи бас нэг үгээ хідэн үгээ чийжилжүүл ингээд ярьчдаг тийм бас нэг курс хийгээд байсан санагдаад байна те. Одоо тэр үгээ чийжлэл ахад ер нь яванд ойлгодог болчих юм уу одоо яг анх эхэлж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй болоо. За окей. Ер нь бол жоохон сэргэлэн толгойн ажилтдаг нэг тийм пумпан гэсэн ах нар үүдтэй шүү дээ те ер нь. Тэ? Одоо юу гэмдэ одоо нэг юм сэргэлэн хүмүүс байдаг та нэг юм ямар ч хүнтэй очиод ингээд яаж хийж байгаа ярьцдаг те. Тийм нээлттэй одоо зан характертай хүн бол ер нь бол тийм зан характертай хүн бол яг үндэ 3000 үг л хангалттай байдیں۔ Чи 3000 үгтэй байхад нэг шил пив уугаад хүнтэй суухад бол ярина.
Ер нь бол. Тэгэхдээ бид нар одоо амьдралаасаа яг үнэндээ баг 2000 үгийг бид нар мэддэг. Яагаад гэвэл Facebook дээр request аваараа, confirm хийгээрээ, намайг add хийсэн чинь mention хийгээд гээд бид нар ингээд Central Tower-ын reception дээр очиод mobile дугаараа аваараа гэдэг ч юм. Бид нар ингээд айгүй олон үгийг амьдрал дээрсээ мэддэг байхгүй. Энэ үг болохоор миний баримжаалж байгаагаар ер нь Улаанбаатарт амьдардаг нэг Facebook хэрэглэждэг хүн болвол нэг 2000 үгийг мэддэг. Өшөө мэдчихэдэг. Энэ дээр зүгээр хамгийн гол нь хитгэн үйл үг сураад ингээд үгнүүдийн хооронд холбоод ярьцдаг болох хэрэгтэй. Одоо жишээ нь ширээ гэдэг үг байла, гар гэдэг үг байла мэддэг байла гэд энэ хоёрыг холбоод гараараа ширээгээ цэвэрлсэн гэдэг ганц цэвэрлэх гэдэг үгийг мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эхлэлээ мэдгүй байгаа хүмүүст би юуг зөвлөх үг гэхээр хамгийн түрүүнд үйл үг түгээ цээжилчихээ. Үйл үг бол яг үндэ нэг 5-600 л үйл үг гэдэг. Яг амьдралд маш их хэрэгэлдэг. Тэрний өшөө нөгөө go sleep enter гэдэг энгийн үгнүүдийг бол та нар мэдж байгаа. Тэгэхээр магадгүй миний үг одоо санал болох тоо бол 300. 300 ширхэг үйл үг л өөрөө сурчих. Тэгээ өөрөө ингээд юу харж байгаад, ном харж байгаад ч юм уу те. Эсвэл түгээмэл үйл үг энтергээ хайх юм бол гараад ирнэ шүү дээ те. За тийм байгаа. Нэгтэн тэгж түүч сураараа. Ягаад гэвэл альва нэг өгүүлбэрийг хүн үйл үгийн л ойлгоцсон байхад ерөнхий утга санааг нь ойлгодог байхгүй юу? Одоо чинь хүн цэвэрлэх гэж яриад байдаг. Гэхдээ ингээд гараараа ширэглүү заагаад байвал ширээ гэдэг үгийг мэдэхгүй ч гэсэн энэ нэг юмны талаар яриад байгаа юм байна гэдэг. Нэр үг, тэмдэг нэрийг хүн ингээд гараараа заагаад энэ тэргээ ингээд хуруу гараараа ингээд чичилж хагаад хүнд ойлгож болдог байхгүй одоо. Ялангуяа юм нүдэнд харагддаг нэр үгсийг. Үйл үгийн хорлонтой нь юу гэдэг вэ гэхээр үйл үг ч өөрөө үйл хөдлөл учраас ингээд одоо биерэл л та уран гоё татаа тунгааддаггүй юм бол хүнд ойлгуулахад хамгийн хэцүү үг чи үйл үг гэдэг байхгүй. Тэгэхээр хүн үйл үгийг хүнд хилчгээд тэгээд дараа нь ингээд гэрэл мэрэл ингээд телевиз рүү заахад хүн ойлгодог байхгүй. За тэгэхээр хүн хизээ ярьж эхэлдэг вэ гэхээр хангалттай олон үйл үгтэй болохоор ярьж эхэлнэ. Тэгээ миний өгж байгаа тоон 300. За ийм байна. Юун дээр бол ярьж эхлэхийн хувьд бол юм байгаа. Ер нь бол хүн миний бодлоор нэлээд бас хурдан толгойн ажилтдаг тэ ийм нээлттэй ийм хүн байж иж жилийн дотор ярьж эхэлнэ. Бүр гадаадд очиод шүү. Тэгэхээр Монголдо гів гинтхэн яриад эхэлнэ гэж бол байхгүй. Монголдо харин юу хийж болох вэ гэхээр юм байна. Ер нь бол лаг ярьдаг болохын тулд заавал миний бодлоор гадаадууд ажилтдаг одоо юу гэдэг чи оюу толгойд ч юм уу ажилд ороод баахан гадаад инженерүүдтэй ажилтдаг болдог ч юм уу те эсвэл нэг жуулчны компанид ордог ч юм уу эсвэл нэг гадаад захиралтай нэг юм Wagner Аз энтер гэл компаниуд өгдөг ч те нэг юм Монголд те нэг тиймэрхүү компанид ордог ч юм уу те тэгжээж ерөөхдөө ер гадаад хүнтэй ойрхон байж ер нь бол ярьж чаддаг болно. Харин юу байгаа шүү нэг ийм ойлголт байгаа. Та бүхэн гадаадд нэг өдөр очно гэж бодох хэрэгтэй. Тэнд ингээд жуулчны визээр 3 сар болно уу? Эсвэл сурагчийн виз аваад жил болно уу? Эсвэл бүр оюутны виз аваад 2 жил болно хамаагүй. Гадаадд очно гэдгээ бодож явах хэрэгтэй. Гэхдээ би гадаадд очихоороо сурна гэж хайж юусэн болохгүй. Яагаад гэвэл та нар гадаадд очихоор мөнгө төлнө. Маш их мөнгө зардал гарна. Тэгэхээр та бүхний өдөр болгон чинь зардал гэсэн үг. Тэгэхээр өдөр болгон хайрам бохгүй. Нэг өдөр нь гэртээ юу гэдэг чинь Монгол кино үзэж гэртээ хөвтөж болохгүй байхгүй. Өдөр болгон л гадаад хүнтэй харилцаж явах хэрэгтэй. Очоод ингээд нэг дэлгүүр болтгоо ороод нэг кастчинтай хүртэл очоод нэг бох мөх хавга юм ярьж явах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр хайрам өдөр болох байхгүй. За тэгэхээр тэр үед яах вэ гэхээр та бүхэн далаа дээр очоод шангаар ус утгаж амаар байна уу? Халбгаар ус утгаж амаар байна уу гэдгийг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та бүхэн Монголд байхдаа халбах шангаа бэлдэж явах хэрэгтэй байхгүй. Бид нар нэг ийм хүмүүсэд ч гэдэг нэг багтаа ноцолдож исэн эсвэл нэг олон банд нартай айлд өссөн ч юм уу нэг тийм хүүхдүүд илүү тийм ингээд бүх мөх барилдахаараа илүү эвсэлтэй тий нэг юм суурьтай байдаг шүү дээ. Эсвэл нэг гадаа шийдэн дээр байнг байж байгаа хүүхдийг саксны секцэнд аваачаад тавьчихад нэг бусдаас арай илүү хурдан сурдаг шүү дээ. Тэр шиг та бүхэн өөртөө суурийг бэлдэж явах хэрэгтэй гэсэн үг. Та нар очиод очингуудаа sleep go гэдэг үгээс сурмаар байна уу? Эсвэл тэрийг Монголд сурчаад очингуудаа арай нэг төвхтөө те юу гэдэг чинь assemble юу гэдэг чинь simplify энтер гэдэг арай өөр үгээр очио ярмаар байна уу? Тэр чинь ондоо байхгүй. Тэгэхээр ядаж суурай Монголдо сайн тавья гэдэг утгаараа байн хичээж явах хэрэгтэй. За тэгээд Монголдо яаж тэгж хичээх юм бэ гэхээр та бүхэн ер нь бол
үг цээжлэхээс өөр аргагүй. Би үг цээжлэхээр мартчихдаг гэдэг хүн байдیں۔ Гэхдээ it's okay. Ер нь онлоороо ийм байт юм л та. Нэг үгийг 5 удаа цээжилж мартчихээж 5 дахин нэг үгтэй таарлцээж тэр үг чиний одоо насны найз болтгоо гэдэг тийм онол байгаа. Тэгэхээр хүмүүс нэг удаа цээжлээ мартангуйтай би өстой англи сурахгүй юм бэлээ, бүтэхгүй юм бэлээ. Өстой хамаг сурсан юм мартцсан гэдэг байхгүй. Нөө тийм юм байдгүй. Нэг үгийг цоошин үг цээжлэх, өмнө нь сураад мартчихсэн үгээ цээжлэх хоёр шал өөр үдэ шүү. Тэгэхээр би бол албаар бүр баг ингээд мартсан байх тусмаа надад сайн. Мартсан үгтэйгээ дахин таарлах шиг сайхан юм байдгүй байхгүй. Тэгэхээр тэгж яваарай гэж хэлмээр байна. Аха. Би бас ингээд гадаадуудаар явж байхад бас одоо Америкт орсон суудаг хүмүүс ч гэсэндээ одоо англи хэлээ сурах юмсан ингээл одоо яаж сурсан ингээл нэлээд олон асуулт асуудаг байсан л та. Тэгэхээр тэр хүмүүс бас нэлээд одоо Монголдо сураг үнчээ ирээд ингээд сурчин гэж бодсон чинь бас сурах боломж байгаагүй ч юм уу те. Тийм үед тийм ер нь бол хэцүү юм байлаа л та. Одоо Монголд байдгүй гадаад байдаг хүмүүст одоо бас англи хэлний талаар эсвэл өөр гадаад хэлний талаар ч юм уу өөр хэлэх юм байгаа юу? Аха. За ер нь бол ийм байгаа юм л та. Хүн нөгөө нохоо хамартаа тулахаар усч гэдэг үг байдаг штэ. Тэр шиг ер нь хамарт чинь тулахгүй л байвал муу л гэсэн үг л те. Тэгэхээр өөрөө чинь ингээд нэг хамартан тулдаг. За одоо хэвээр хэлээ сурахгүй болохгүй гэдэг тийм нөхцөл байдалд өөрийгөө аваачиж очуулах нь их чухал байгаа даа. Юу гэдгийг одоо Монголоос гадаад дэрэнгүүтээ хинтэй ч харьцдаггүй зүгээр одоо сүши хийгээд зогсож яадаг. Тэгээ цаана гэхдээ бүр техникний цаана хүмүүстэй харьцахгүй. Тим ажил хийгээд байвал мэдээж сурахгүй шүү дээ. Тэнгүүд юу гэдэг чинь рестораныхаа менежерт хэлээд за би тэгвэл яг техникэн дээр зогсоод техникэн дээр сууж сүши иддэг хүмүүстэй ингээд харьцдаг тим ажилд намайг тэн дээр намайг тавьчаач гэдэг ч юм. Эсвэл те Uber бариад явж ялаа гэхэд ингээд Uber-ийн хойно хаалт хийчээд ингээд хүнтэйгээ нэг харьцдаггүй тэгэл аппликейшнаараа хүнээ авчаал тэгэл hi how are you гэж хэлчихэл ингээд явж идэг бол бас онцгүй те. Тэгвэл тэр хаалтаа авч хаяад хүнтэйгээ ядаж нэг доороо нэг 5 асуулт бэлдээд за би юу гэдэг чинь хэл сурна гэхээсээ илүү би энэ хүнтэй илүү сайн харилцаад ядаж би суусан хүн болгоноос тип авах хэмжээний ингэж харилцдаг болно гэж боддог ч юм уу те. Одоо өөрийгөө нөхцөлд аваачна гэсэн үг юм ба шүү дээ. Одоо тийм ярих байн practice хийх. Тийм. Тэгээд ихэнх хүний нөгөө хэл сурах процесс дандаа зан характераас нь хамааралтай байдаг л да ялцчгүй. Тэгээд одоо им нээлттэй хүнээс ичж зовдггүй тийм хүмүүс бол хурдан сурчдаг. Зарим хүмүүс нэг тийм сэргэлэн хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм яаж хийж байгааг хийтгэн мэддэг үгээ ашиглаад нэг ингээд ажилладлаа ингээд хурдан өөдөн татчихдаг нэг юм галс менежер зэнэжтэйгээ юу найз олцсон те ажлын хамт олныг бас ингээд манлаалаад нэг тиймэрхүү хүмүүст бол арай амархан. Гэхдээ хүн болгон тийм байж угаасаа чадахгүй. Яг тэгвэл хүн болго өөр. Тэгэхээр та бүхэн бас нөгөө өөрийнхөө зан характерт таарсан бас маягаар өөрийгөө шахуул илүү зүгээр. Тэгэхгүй бол нөгөө хэл сурахаас айгүй хальшраад за ёстой би бол бүтэхгүй байна. Би чинь жоохон ингээд бүрэг хүн штэй гэл ингээл бас нэг бодлын зовлон болгож бас болохгүй. Гэхдээ зовсныхаа шанд шууд ингэж шагналаа авах үс тийм байранд одоо нөхцөл байдалд өөрийгөө оруулах хэрэгтэй л дээ. Одоо юу гэдэг чинь саяны тип гэдэг шиг те. Одоо хэл сураад тэр хэлнээсээ ингэж шууд таашаал авах арай болоогүй шүү дээ. Тэгхийн бол тэгж хилээ ашигласныхаа төлөө ядаж тип авч ийн. Ядаж сүши баарн дээр байнгут илүү олон одоо юу гэдэг чинь хүмүүс тип үлдээгээ явж ийн. Энд чинь болохоор нөгөө instant reward гэж нэрлэдэг байгаа. Тэр дороо таашаалыг нь мэдрэх боломжтой зүйл ахгүй. Тэгэхээр ер нь ихэнх хүний амьдралд бол тэгэл нөгөө цалин мөнгө нэмэгдэх, орлого нэмэгдэх, тэ амьдралд нь илүү нэг тийм материалын эд баялаг илүү их орж ирэхтэй. Тийм юм чинь өөрөө нөгөө хүнийг хамгийн хурдан яадаг штэ сэтгэлийг нь ингэж гой болох гэж байгаа юм байна гэдэг юм мэдрэмж өгдөн штэ. Тэрнээс тэ яг ингээл хилэн сайжрал тэрийгэ мэдрэхт бол бас удан л та. Тийм тэр үнэ шүү. За эдрээ түрүүн хэлсэн нөгөө 300 үйл үг чийжлэхэд ер нь болчдөг гэ тэ үйл үг чийжлэхэд за үг чийжлэхэд ер нь ямар ноу хауд байна. Тэрний курс чинь 7 илүү 2-7 хоногийн курст ингээд хэдэн үг чийжл ингээд баталгаатай ингээд гаранти дэрэг үзсэн шүү дээ.
Тэрийг одоо яаж За тэр курсээ би болсон байгаа. Тэгээд курсийнхаа оронд би олон хүнд хүртээлтэйгээд нөгөө HippoCards гэдэг нэртэй үг цээжлдэг аппликейшн хийсэн байгаа. Тэр дотор дэлхийн 11 хэлний одоо 70,000 гаруй үг байна. Тэгээд цээжлэхтэн зориулаад зурагтай, сонсож болдог жишээ өгүүлбэртэй энэ үгийг ингээд цээжлээрэ гэдэг ийм тайлбар өгүүлбэртэй бас одоо юу ч үдийн convey гэдэг үг байгаа байхгүй англи хэлний convey гэдэг үг тийм convey гэдэг үг одоо уул уурхад ажиллаж байсан хүн бол conveyor гэдэг юм байдаг. Барилгынхан бас мэддэг conveyor гэдэг нэг талд нь юм асахаар нөгөө тийш нь ингээд аваачаад өгдөг ийм машиныг conveyor гэдэг тийм яг энтэй адилхан convey гэдэг үг нь болохоор ингээд юмыг цааш нь дамжуулаад ингээд цааш нь уламжлахыг хэлж байгаа. Цааш нь түгээхийг хэлж байгаа. Тэгэхээр conveyor машин ч гэсэн ингээд нүүрсийг насахаар цааш нь ингээд аваачаад өгдөг тийм за энэгээр ингээд зүүрлээ цээжлэх болж байна. Эсвэл convey гэдэг үг convert гэдэг үгтэй адилхан байна. Convert-нд би ингээд захиагаа хийсэн шүү. Ингээд цааш нь ээжтэй дамжуулаарай миний мэндийг гэдэг ингээд convert-нд тэгээд мэнчилгээгээ дамжуулж байна. Тэр юмыг ингээд цааш нь уламжилж дамжуулахыг convey гэж байгаа. Ингээд цээжлүүл болж байна уу? Ерөөсөө л одоо ингээд альва нэг үгийг одоо бид нар яг үндэ шүү дээ. Үг цээжлэх нууц арга тийм техник гэдэг юм байхгүй. Та нар зүгээр Google дээр зүгээр memory гэдэг тийм цээжлэх буюу memory гэдэг үгийг та нар Google дээр бичих юм бол ингээ хэдэн мянган жил хүн төрөлхтөн ингээ энэ хэрэглээ явж исэн энэ арга ингээ ийм байдаг шүү гэж гараад ирнэ. Тэгэхээр тийм үг цээжлэх нууц арга маргад битгий хүлээ. Зүгээр угаасаа л хамгийн энгийн хүн болгоны мэддэг өөрөөс та нар хэрэглэж байгааг мэдгүй цээжлдэг арга чинь угаасаа энэ үг чинь энтэй айгүй адилхан юм биш тэгээд ингээ цээжлдэг л арга байхгүй. Одоо бид нар гадаад явж байхдаа тэгдэг үстэй. За нэг манахаар их дэлгүүр юм да гэд ингээ өнгөрдөг үстэй. Тэ? Тэр чинь өөрийнхөө мэддэг нэг юмтай жишиж цээжлэдэг шүү дээ. Яг энтэй адилхан convey гэдэг үг чи наа чин convert гэдэг үгтэй айгүй адилхан юм да гэл ингээл цээжлж байгаа байхгүй. Ингээ юмыг жишиж зүүрлүүлж цээжлэх чинь хамгийн амархан арга. Угаасаа энэс илүү нэг тийм сүртэй арга байхгүй. Харин үг цээжлэхэд нэг л хэцүү юм байдیں۔ Тэр нь дадал гэдэг юм байна. Байнгын цээжлдэг, марцсан ч хамаагүй цээжлдэг. Тэгээ байнга харсан юм болгоно цээжлэх гэж хичээдэг ийм үлэн бай гэдэг байна шүү дээ. Тийм үлэн занг өөртөө суулгах чинь л хамгийн хэцүү. Гол хэцүү юм. Тэгээ бид нар өөрөө мэдлгүй яг энэ аргаар уг нь цээжлэлтэй шүү. Жишээ нь бид нар автобус гэдэг үг манай автобус юм биш. Яблоко гэдэг үг манай яавлаг л юм биш. Гэ бид нар ингээд дандаа манай тэр үг л биш тэгээ ингээд цээжлдэг байхгүй. Яг л энтэйгээ адилхан бүх англи үгэн дээр л ингэчих хэрэгтэй байхгүй. За ийм л юм байна да. Нууц арга марга гэдэг юм байдгүй шүү. Тэрийг бол хэлчихье. Ер нь бол одоо өгүүлбэрт оруулаад өөрийнхөө танил өгтэй ч юм уу холбоод ингээд чэжлэх арга юм байна шүү дээ. Тэг ер нь бол тийм л байхгүй юу? Тийм. Тийм миний бас чэжлж исэн Франц хэлний үг нь юу байсан бэ гэсэн чинь манай нэг Франц найз ананас гэж ярих. Наадах чи би мэдэн штэ наадах чи орсоор бас ананас гэдэг штэ. Танай хэл дээр бас тэгдэм юм уу? Тийм. Тэгэл английн бүх үгийг тэгж цээжлж болно. Зарим үгийг хүмүүс цээжлэх боломжгүй нөгөө миний мэддэг үгтэй ямар ч адилхан биш вэ гэдэг байхгүй. Өнөө ямар ч үгийг сайн задлах юм бол яг нэг адилхан үг заавал олддог шүү. Жишээ нь хипхоп дуу тийм штэ. Eminem-ийн нэг ярьцлага байт юм да CNN-д өгсөн. Ямар ч үгэн дээр адилхан үгнүүд заавал олддог байхгүй. Тэ. Одоо онлоороо бол orange гэдэг үгтэй адилхан үг олддггүй гэж ярьдээ нөө rhyme хийн гэж ярьдэж цүүл холбож болдгоо. Orange англи хэлний нөгөө яг хэл зүүн онлоороо тэгж адилхан үг олох боломжгүй үгнүүд 5 6 ширхэг англи хэлэнд байдгаа гэдэг байхгүй. Тэгээ тэрний нэг нь orange гэдэг үг. Тэгэнгүүт Eminem яаж байгаа байхгүй тэр үгийг задлж байгаа байхгүй тий. Orange гэдэг үг. Ямар нэг үгийг orange гэдэг хэлэх юм бол ингээд адилхан үг сонсогддгоо. Orange-той ямар ч адилхан үг хүнд сонсогддгоо. Тэгвэл хүн үгийг задлаад жоохон ч гэсэн задлаад харж сурах юм бол үгтэй адилхан үгнүүд заавал олддог. Orange гэдэг хэлэхэд бол orange гэж хэлчихээ л та тэгвэл orange гэлч. Orange, door hinge, storage гэдэг ч юм уу те. Ингээд адилхан ингээд үгийг задлаад эхлэхээр үгнүүд бусд үгнүүдтэй адилхан болж эхэлдэг гэдэг. Тэгж ярьтыг. Тэр шиг та бүхэн бас нөгөө хэл сурах юм бас энэ яг жоохон нөгөө анхан шатнаасаа жоохон даваад ирэхээр миний зааж өгдөг юм л та. Үгийг задлж харж сурах айгүй чухал гэдэг байхгүй юу? Ямар ч урт үгийг ингээд задлах юм бол айгүй амархан болоод ирдэг.
Аа. Аа ер нь өдөрт хичнээн үг чийжлүүл ер нь яг одоо яг боломж юм бид юм болоо. 10 10. Өдөр тий болгон ам шинэ 10 happy гэсэн үг үү? тий happy 10 үгтэй байх там happy. Тэгээ 10 үгнийхээ 8-ыг мартна, 2-ыг санана. Гэхдээ 8-ыг эргээд санахтаа маш сайн санана. Аа. Тий. Тэгэхээр мартаж байгаа үгэндээ ерөөсөө харамсч болохгүй. Аа. Тий, ер нь бол ийм байгаа. Манай үг цээжлдэг аппликейшн байгаа. Нөө HippoCards гэдэг тэрэн дээр ингэдэг байхгүй. Аав ээж нар над руу ингэдэг байхгүй. Манай хүүхд хичээлээ хийхгүй байна. Танай аппликейшн дээр нэг цаг суучаал уйдчиад ах ингэдэг байхгүй. Аа. Нөө шүү. Дэлхийн боловсролын аппликейшн дээр өнгөрүүлдэг дундаж цаг өөрөө 7 минут байдаг байхгүй хүмүүсийн. Хэрвээ танай хүүхэд эсвэл та өөрөө үг цээжилдэг ийм англи хэл сурдаг аппликейшн дээр 30 минутыг өнгөрүүлж байгаа бол би танаар амар бахархаж байна. 30 биш 15-ыг өнгөрүүлсэн ч би бахархна. Яа гэвэл дэлхийн дунд чинь 7 минут байдаг байхгүй. Та өшөө дэлхийн ингээд аппликейшнээр хэл сурж байгаа хүмүүсээс 2 дахин их цагийг та боловсролтой зарцуулж чадж байгаа байхгүй. Тэгэхээр би бол хэлмээр байгаа байхгүй. Хүн 15 минутанд 10 үг цээжилж чадна. Эхний ээлжинд бол мэдээж нэг 30-аад минутанд цээжилнэ. Гэхдээ явандаа та 15 минутанд 10 үг цээжилдэг болно. Нэх удахгүй шүү. Ер нь нэг сар гарны дараа л өдөр болгон цээжлэдэг байл. Сар гарна л болно. Сар гарна. Тэгэхээр та нэг өдөрт нэг 20 минутыг 10 үгтэй тэгэл everyday ингээ явж чадах юм бол вау. Тэр өдөр тутмын нэг дадал гэдэг байгаа чинь айгүй чухал болоод байгаа юм л да. Яг би өнөөдөр ингээд яг сэтгэлийн өөрлөлтөд болоо за өнөөдөр эхэлж Франц хэл сурыг гэл ингээд сууж байгаа. Тэнгүүд маргааш нөгөөдөр нь ингээд те слайд болол эхэлж байгаа байхгүй юу? Тийм хэцүү. Тэгээд тийм өөрийгөө тэгж тогтмол одоо тэмүүлэлтэй байлгана гэдэг бол хамгийн хэцүү. Тэр ер нь миний бодлоор бүх юмний хамгийн хэцүү нь гэж бодож байгаа. Юу эдрээгийн хувьд хэдэн гадаад хэл мэддэг вэ? Тэгээд тэр гадаад хэлнүүдийнхээ одоо за мэдээж өдөр тутам бол одоо ингээд ажил бүх юм монгол хэл дээр хийж байгаа тийм монгол хэлээ бол ингээд банк практис хийж гин гэсэн үг шүү дээ дадлага хийж гин харин би чамайг орос хэлтэй англитэй гэж мэдх юм байна. Тэгээд тэр хэлнүүдээ одоо яг up to date одоо practice хийхэд юу хийдэг вэ өөрийн хувийн зүгээс? За ер нь бол би яг ганц л амар сайн мэддэг хэл маань англи шүү. Бусад хэлүүд маань хальт мэлт тийм нөө баг гудамжны левелийн хэл шүү. Ер нь бол тийм. Тэгээд за ер нь бол тэгээд хамгийн сайн гадаад явах штеп ер нь. Тэгэл гадаад явбал орчинд нь орох. Тий. Би тэгээд Орос, Герман гэдэг энэ хоёр улс руу явах айгүй дуртай. Тэгээд ягаад чи нөгөө инженер мэрэгчлээ болоод ч тэр мөн энэ улсууд надад айгүй их таалагддаг. Тэгэл угаасаа инженерийн ном, математик бүх л одоо суурь шинжлэх ухааны эрдэмтэд дандаа энэ хоёр улсаас их төрсэн байдаг. Тэр утгаар их дуртай. Тэгээд гой том орнууд бас тийм гой том газар очих би айгүй дуртай л дээ. Тийм тэгээд тэгвэл Техас дээр хэрэгтэй байна да. Тийм Техас айгүй гоё шүү дээ тийм. Техас руу нэг очиж ирсэн. За тийм байна. Тэгээд тийм миний хэлж байгаа зүйл юу гэхээр одоо нөгөө тэр хэлийн сурж байгаа орн руугаа ер нь бол би заавал очино гэж бодчихлох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ би тийшээ очино гэж бодцохоор хүн чинь нэг юм очиод яах вүлээ гэд нэг жоохон уулалцдаг штеп. Би очичоод тэгээд нэг юм ресторанд юм ярьж чадахгүй очиод нэг Орос найзтай таарлцсан чинь тэрнтэй ч ойлгох юм ярьж чадахгүй тийм байвал хичмээр штеп тий. Тэгэхээр би очиод би амар гоё байна гэдгийг амар фантазлдаг байхгүй би миний хувьд л өөрөө. Тэгээ би одоо хятад хэл сурж байгаа. Тэгээд манай найз хүн чинь хятадд аягүй олон жил сурсан Шанхайд баг 8-9 жил амьдсан баггүй. Тэгээд намайг Шанхай руу авч явж ингээ амар гоё Шанхайгийн бүх гоё юмыг үзүүлнэ гээл тэгээд яриад байгаа байхгүй одоо энэ хөл хорой дуусгаар. Тэгэхээр би очиод ингээд маа найз өхөө очиод ингээ хятад байгаа найз нартайгаа хаста жун гээ яриад би хажууд ингээ дүмбийгөөд те юу гэсэн бэ гэдэг те аха ядаж би нэг ингээ юм ярихт нь ядаж нэг 5 үг ойлгоцсон. Та нар тийм яриад байгаа юм уу гээ ингээ сууж ивэл надад гоё шүү дээ те. Тэгэхээр би нөгөө очиод гоё байна гэдэг юм аюух фантазлдаг байхгүй. Тэгэхээр та бүхэнд бас хэлэхэд ер нь бол заавал тэр хэлээ сурж байгаа орн руу очиод гоё байхын төлөө зорих хэрэгтэй шүү. Тэгээ Монголдоо л сураал ингээл Монголдоо л сайхан ойлгодог болно гэж бити бодорой л гэж хэлмээр байна. Зөв тийм одоо дэлхийн нөгөө юу citizen гэдэг шиг сэтгэх хэрэгтэй л байна л да тий. Тийм тэгэл гоё явж амьдрах хэрэгтэй шүү бүгдээрээ. Тийм.
бас нэг юм байна л да. Юу яг наа чи нэг залуудаа л одоо ингээд нөгөө нэг 10 жилдээ л ингээд жоох махтаа сурдаг байхгүй. Одоо бид нар бол өнгөрсөн 30 гарсан марс ингээд хүмүүс игдэж штэ тэгж гарсан ингээд нас явсан одоо угаасаа сурч чаддгүй юм аддгүй ингээд тэр л дээр юу гэж бодож байна. За би бол шууд л ингэж зөвлөмөр байна. Хэрвээ та 35 наснаас дээш настай бол Монголдо сурах гэж бити зовоо. Тэрний оронд өстой зээлээд чамаагүй мөнгө төгрөгөө зохицуулаад гадаад шууд яваа л гэж хэлмээр. Яг нөгөө би одоо ингээд 7-8 жил сургалтын төв ажиллауллаа. Тэгээд бүтэн 1 сая даунлоудтай өдөр болгон 50 мянган хүн ордог ийм интернетийн бас хэл сурдаг аппликейшн ажиллуулж байна. Тэгээ энэ хоёрын одоо датанаас харахад яг миний цээжин баримжаа биш шүү. Цээжний баримжаа биш. Энэ бол яг бүр ингээд тоо дататай харагдаж байгаа зүйл байгаа байхгүй юу? 35 нас яагаад чи мэдэхгүй Монголд тийм юм бэлээ. 35 нас хүрээд хэл сурах магадлал маш буурд юм бэлээ. Маш буурна. Манай одоо аппликейшн дээр чинь маш их дата цугларч байгаа. Энийг боловсруулад ингээ харахаар ерөөсөө л яг л нэг нас айгүй тодорхой харагдаад байгаа 35 нас гэж байна. Яагаад тийм мэдэхгүй байна. Гэтэ 35 нас гэхэд миний онлоор бол ийм байгаа да. Нэг бол сурах хэрэгтэй хүмүүс нь өшөө сурцсан байдаг. 35 хүртлээ. Сурах хэрэггүй хүмүүс нь өшөө хилтэй хэлгүй амьдралаа болгоцсон байдаг. Сурахыг хүсдэг хүмүүс нь өшөө сурахад хитрхи одоо оройтцсан ч юм уу те байд юм шиг. Тэгэхээр тэгжил зөвлөмөр. Та 35-аас дээш настай бол зөв шууд гадаад явуул гэж хэлмээр. Тэгээ гадаад явахдаа миний санал болох орн бол Филиппин яваараа гэж хэлмээр. Филиппинийг яг нөгөө хүмүүс нөгөө очихоор жуулчдад үйлчлдэг, зам авь ажиллаулдаг хүмүүсийнх нь англи хэлээр дүгнээд идэг. Тийм биш. Филиппиний англи хэлний багш төвчний хүмүүс бол маш мундаг ярьдаг. Бүр Холливуудын левелийн англи хэлээр ярина. Аялга маялга нь мундаг. Тэгэхээр Филиппин яваарай. Одоо яг нөгөө зүгээр жуулчлаад аялал жуулчлал явж байхад нэг жоох акценттай нэг юм да гэсэн хүмүүс өгдөг шүү дээ, тийм байдгүй шүү. Филиппин бол маш мундаг орн. Яг тэгэхээр Филиппин улс өөрөө нэгдүгürt хямдхан, хоёрдугаарт их гоё газар. Бас Монголдо цагийн зөрүүнч гайгүй. Дээрэс нь юу байгаа. Филиппин улс өөрөө 260 гаруй жил Испани колони байсан учраас юм Испанч өөрөө англи хэлтэй ах トゥ хэл шүү дээ, Испани хэл чинь. Тэгэхээр маш их юм үгний суурь нь англи хэлтэй адилхан байдаг байхгүй Испани үг те. Одоо үг чинь father гэдэг үг чинь fadre гэл тийм байдаг л үү те. Үгүйчлөө. За амар олон үгнүүд нь адилхан байт юм аа. Би тэгтээ жоохон Итали хэлтэй андуураад иж магад. За тэгээд тийм улсын колони 260 гаруй жил байцсан. Нэмээд одоо Монгол улс чинь нөгөө зөвлөлт холбоотой улсын ахын дүүс гээл одоо бараг 100 жил явлаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь ямар их орс үг мэддэг вүлээ дээ монголчууд тий. Захын одоо хүн л бараг л орсоор ярьдаг үстэй монголчин тий. Яг тэрнтэй адилхан Филиппин улс бараг 60 одоо бараг 70-ад жил Америктэй яг тийм харилцаатай байгаа байхгүй юу. Тэгэхээр маш их Америкийн соёл нэвчсэн. Одоо Филиппин улсад дэлхийн хамгийн том саксны одоо стадион байна. Сакс маш их үзэн. Маш их хүмүүс нь Филиппин улсын нийт эдийн засгийн 20%-ийг гадаадд амьдардаг филиппинчүүд нь их орондоо оруулж ирдэг гэж байгаа. Тэгэхээр маш их гадаад холбоос үлбэтэй. Тэгээд ерөөсө бүх юм нь ер нь баруунчсан ийм улс ахгүй. Захын ресторанд ороход л меню тас англиар шүү дээ. Тэгэхээр тийм газар очороо л гэж хэлмээр байна. Ер нь бол гайгүй шүү дээ. Ер нь бол гайгүй ажилтай төрөлтэй ах эгч нар бол тийм цалингаа бол нэг 6 сар хадгалахад бол Филиппинд очиод бол 3 сар хэвтэн шүү. Хангалттай хэвтэн. Тэгээ тэр чин бол тэгэл орчноос шууд салхих хэрэгтэй те. Монголд бол сурахгүй те 35-аас нэш бол. Тэгээ ер нь тоон тэгж гараад байгаа юм харин. Нэг насаар ялгах гэв шүү гэхдээ. Дата дээр суурилсан факт мэдээлэл. За одоо миний үед гэж ярих. За 90 онд юу исэн штэ нөгөө Орос хэл гээл нэлийн орос школ төр гээл явсан штэ. Би одоо Орос 3 өдрөөс гээл яваал. Тэгэл дараа нь сүүлийн үед жоохон хятад хэл нэг ороод ирсэн байсан. Хятад сургуулиуд гээл одоо бол англи гээл ингээл хүмүүс шуурж штэ. Ер нь одоо Монгол улсын хувьд хүмүүс одоо өнөөдөр хүүхдүүдээ UI гэдэг сургуульд ямар нэгэн хэл сурыг үлээ ямар хэлнүүд дээр анхаарах хэрэгтэй вэ гэж бодож байна. Тэгээ миний бодлоор хүүхдийн сонирхсан бүх хэлийг сурах хэрэгтэй. Нэг хэл сурцсан хүн олон хэл сурдаг шүү дээ.
Тэгэд хэл сурах чинь бол нэг тийм аимшигтай ажил бол бас биш шүү дээ яг үнэндээ. Монголчууд авьяастай байдаг л та. Тийм цагаа гаргах л асуудал. Хүүхдүүд бол яг үндэ бол баг 3 хэлэгч зэрэг сурч чадна. Тэгэхээр бүгдийн л зэрэг сурах хэрэгтэй. Тэгэд хүн нэг хэл сурчгаараа Ямар 3 хэл сурвал дээр гэж бодож байна. За англи хятад бол зоолттой. Тэгээд миний бодлоор нэмээд яг хуу солонгос хэл энэ төр сурвал илүү хэрэгтэй болов гэж бодож байна. Яг тэгвэл Монголын эдийн засаг чи өөрөө солонгостой айгүй харилцаа холбоотой. Соёлын хувьд ч гэсэн маш их харилцаа холбоотой улс шүү дээ. Япон хэл сурвал бас их зүгээр. Гэхдээ Япон хэл дэлхийн хамгийн хэцүү хэл гэж л явд юм билээ. Энэ саяхан нөгөө хаанх юм билээ. Би сайн харж ирсэн юм аа. Дэлхийн бүх хэлийг сурахад хэцүүгээр нь ингээд яагаад вэ гэдгээр нь индекслдэг тийм юу гэдэг юм билээ судлаар. Тэн дээр Япон хэл номер 1-т явж илээ. Яагаад ч юм мэдэхгүй. Тийм билээ. Тэгэхээр Япон хэл хэрэгтэй. Яагаад гэвэл ерөнхийдөө Японууд ч бас маш их Монгол руу хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Явандаа ирээдүйд ер нь ажил амьдралд нь бас японочдтой холбогдох боломж маш бас их байдаг шүү дээ. Тийм. Зөв. За юм байна. За подкастын байна доо цаг нэлээ өндөрлөхөд төгсөн байна. Тэгээд зочид болгоноос асуудаг нэг уламжлалт асуулт бий. Тэр асуулт нь болохоор за идрээд одоо бүх боломж нээлттэй одоо бүх болцоо нээлттэй байсан бол дэлхий дээр юуг өөрчлөхийг хүсэх вэ? Юуг өөрчлөхийг бодох вэ? Тийм үү. Начаа гой асуулт те. За яг хуу ер нь нийгэм талаас нь бол би нөгөө би тэгж боддог байхгүй. Одоо жишээ нь бид бүхний одоо илэнц эмээ өвөө нарын те одоо өвөөгийн маань аав гэсэн үг шүү дээ те. Эмээгийн маань ээж те. Одоо бидний дөнгөж дөрвөн үеийн дээр манай Монгол улсад одоо их хилмигдүүлэлт болоод бид нар одоо 30-40 мянган хүнээ буудуулаад маш одоо хүнд хэцүү үе байсан те. Тэгэл одоо яг хуу тэр нь тэгэл баг тусгаар тогтнолын одоо зэлээс байсан ингээл ярьдэн шүү дээ те. Тэгэл бид нар бол Монгол улс одоо тусгаар тогтножил байвал одоо өөрийн гэсэн хилтэй те одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо ингээл тусгаар улс байх нь л номер 1 байсан юм шиг байна. Тухайн үедээ айгүй хэцүү цаг үе одоо хоолч олддггүй одоо хүүхд манай өвөл ярьдаг байсан шүү дээ. Манай өвөг хүүхд байхад мах идэн гэдэг ойлголт төрс байдгүй байсан. Мах олддггүй байсан гэл тэ тийм хэцүү үе байсан л гэж ярьдیں۔ Тэгэд за тэр үе бол тийм чухал үе байсан. Тусгаар тогтнолын төлөө бид бүхний одоо элэнцүүд тэмцсэн. Бид бүхний өвөө эмээ болвол одоо хатрын ахтгаараа ингээл нойр хоолгүй одоо фермерийг хөгжүүлээл нойр хоолгүй тарилангийн талбай гэдэг Монгол улс талхаа өөрсдөө хийдэг болсон үе биш үү те. Гурил байдгүй байсан гэж байгаа байхгүй. Цагаан гурилаар бууз хийдэг айл байдгүй байсан. Зөвхөн баян айлал тэгж хийдэг байсан. Одоо тэгэхэд цагаан гурил ерөөсөө баг идэхгүй гэдэг болж ш зөрөөд те. Тийм Монгол улс хоол ундгүйсэн айгүй хэцүү байсан л юм билээ. Тэгэд ерөөсөө бүхэл одоо үйлдвэр юмнуудыг бий болгосон те. Эрдэнэт үйлдвэр гэж байдгүйсэн мэт те. За тэгээ бид нар ийм үйлдвэртэй ийм орон боллоо. За аав ээж нарын маань үед одоо ингээ арчсан өвсгөл боллоо. Аав ээж нар маань биднэрт ингээ үгээ хэлэх хэрэгчлөөтэй дуртай гараад хэний ч өөдөөс хилчдэг те. Ийш тийшээ явахт ингээд улаан паспорттайгаа ингээд гадаадаар аялждаг. Ямар ч дарахт нь протокол хөтлүүлэх албагүй юм хэрэгчлөөтэй хүмүүс боллоо. Дуртай мэдээлэл авдаг, олон сууг үздэг те. Дээр үд тийм байгаагүй. За хэрэгчлөөтэй бол бид нар ингээд ер нь нэг үеэрээ нэг зүйлийг авчираад байгаа юм шиг байна л да улс их орондоо. Тэгээ миний бас нэг боддог зүйл нь бид бүхний үе одоо залуу байгаа бид бүхний үе манай Монголд юу авчрах хэрэгтэй вэ гэхээр одоо шудраг ёс гэдэг юмыг авчрах хэрэгтэй. Биднэрт ийм олон сайхан зүйлс байгаа тусгаар тогтнол эрхчлөө гэх мэттэй маш үнцэнтэй хинт ч болтгүй юм байгаа. Гэхдээ энэ дэр нэмээд биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр одоо харин юу гэдэг чинь мөнгөтэй төрхтэй хүчтэй хүмүүс нь сайхан чөлөөтэй байгаад хэрэг хийгээд явж болдог. Кловер хийсэн ч гэсэн тэгээд ингээ яваад өгч болдог. Харин ядуу айлын хүүхд болохоор нэг бал хулгайлсан ч гэсэн 3 жил шоронд суудаг те. Ийм тэгш бус ийм шудраг бус юмнууд манай нийгэмд үлдчихэд байгаа. Энийг харин арилгахын төлөө бидний үе явах хэрэгтэй гэж би бодод байгаа байхгүй. Тэгэхээр бидний үеийн ажил бол энэ бах. Тийм тэгэхээр
мэдгүй би тийм л юм боддоо шүү дээ нэгэн талаасаа. Энэний төлөө юу хийж болох вэ гэхээр магадгүй тэгэл I don't know. Тэгээ юу их нь би мэдэхгүй байна. Гэхдээ тэгэл одоо үнээр боломж болцсон байсан бол би ийм л одоо шүүх ингээд Монгол улсын шүүх рүү ингээд алхаад ороход ядуу айлын хүүхэд тэр баян айлын дарга ах хоёр яг л адилхан одоо процедураар явдаг тийм л шудраг улс болоосай л гэж боддог доо. Вау, маш сайхан хэллээ. Бүр юу боллоо ш. Speechless боллоо ш өөрийгөө бодоод. За юу энэ подкаст нь ингэж өргөдөж оролцсонд баярлалаа. Тэгээд манай подкастыг хаагаад хэдүү хэлнэ гэж хүсье. Хааж өгнө гэж хүсье. Амар. Лайк уулзчих. За ингэж та бүхэндээ тэгж. За окей тэгэхээр ер нь яаж эхлэх үү гэдэг ийм подкаст байгаа юм чинь тэгээд энэ тал дээр бас өөрөө нэг бодлыг хэлье. Намайг одоо би хизээч хүлээ. Айгуу сонио гүн далаа гişүүн биш үү? Гүн далаа. Одоо лайв хийгээд өгдөг те. Одоо улсын хурлын гишүүн байсан те. Би зүгээр гүн далаа гих чинь нэг юу байхгүй. Гүн далаа гишүүнийх чинь манайх хоёр хөрш байхгүй юу? Нөгөө нэг хотхонд байдаг. Тэгэл нөгөө манай ээж чинь нөгөө гүн далаа гишүүн чинь бас арчлан нам энэ гэл нэг нам их те. Тэгээд би зүгээр нэг манай хэд нэг юм ярьж байхад би зүгээр ярин дундаас нь сонссон юм а. Тэгээд дараа нь яг энэ үгийг би өөр газар сонссон. Гэхдээ гүн далаа гишүүнээс би сонссон надад илүү сэтгэлд үлдсэн бай тээ. Юу эхлэл гэдэг бол ажлын хагас гэж хэлжсэн байхгүй. Эхэлсэн хүн гэдэг чинь ажлынхаа талыг хийсэн хүн байхгүй. Намайг тухайн үед ч одоо хэд юм хийсэн. Би зөвхөн нэг байрныхаа гадаа гэрэг мэрийнхаа гадаа сууж байгаа л нэг тэр яриаг нь л сонссон баг. Тэгээд надад тэр үг яг би чинь тухайн үед магадгүй нэг 12 3 тал байсан баг. Тэр үг л надад айгүй юм юунд орсон юм. 12 3 биш бас нэг 14 5 байсан юм байна. Тэр үг л айгүй ингээд толгойд ороод тэрнээс хойш би тэгж боддог болсон байхгүй. Ингээд юмыг эхлэхээр надад нэг юм нэгээс эхэлж байгаа ингэж дүнгэж 0-аас эхэлж байгаа гэж юусаа санагддггүй. Би ингээд юмыг эхэлснээр айгүй тийм ингэж бахархаж боддог болсон байхгүй. Тэгэхээр та бүхэн нэг юм 0-аас эхэл дүнгэж анхных энтер гэдэг тийм нэгийн тоо 0-ийн тоогоор битээ бод. Шууд 50 гэдэг тоогоор бод. Та эхэлсэн гэдэг чинь шууд 50% байхгүй. Таална байхгүй. Ажлыг чинь. Тэгж бодвол айгүй урамтай юм билээ. Би надад тэр үг л маш тус болсон доо. За тийм байна. За баярлалаа эдрээ. Тэгээд баярлалаа. Тэгээ чи өрөөдсөн би энд өглөө иртээ. Цагийн зөрүүн дээр 2 нойр нөхөрлөх шиг тий. За окей тэгээд дөрсөнд баярлалаа. Тэгээд сонсогч нар нь тэгээд таалагдвал шеэрлээрэй гэж хүсье. Тэгээд номгийн бусад подкастуудыг нь бас гоё шеэрлж өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа.